За улсын их хурл 126 гишүүнтэйгээр тангараг өргөөд өнгөрсөн оны 7 сарын 2-ны өдөр тангараг өргөөд тэгээд засгийн газар байгуулагдсан. Ерөнхий сайд их хурлын дарга нар томилогдсон, сонгогдсон. Энэ үед хэлжсэн иргэний зориг ногооно улс төрийн шийдвэр гаргаж засгийн газарт орох шаардлага алга байна. 126 гишүүний 118 буюу 93% нь нэг засгийн газар бүрдүүлж байгаа юм байна. Зөөнх сөрөг хүчин юу гэж хэлнэ үү? Ямар ч үсэн хяналт тавих хэмжээгээр ажиллах нэг улс төрийн хүчин үлдэж хоцрох ёстой байна гэдэг үүднээс улс төрийн шийдвэр гаргаж ирсэн. Тэгээд энэ 118 гишүүн, 126 гишүүн ерөнхий сайдыг томилоход хэдэн үний саналаар томилогдож байл. Тэрийг бүгдээрээ санаж байгаа бах. 90-с дээш хувьтай бараг 100% рүү төгөж очиж томилогдож ирсэн. 2007 онд Меган Бэйнх бол тогтцороод Санжинбаяр ерөнхий сайд болох шийдвэрийг ардын намын цагаан байранд гаргаж ирсэн. Элбэг доржийг огцруулад Инх болд ерөнхий сайд болох шийдвэрийг ардын намын цагаан байранд гаргаж ирсэн. 3 ерөнхий сайд, 3 их хурлын даргын нэрийг үзсэн. Эцэст нь 7 сарын 1-нд дууссан. Эцэст нь өнөөдөр ингээд улсын их хурл дотор янз бүрийн зүйл яригдж байна. Улсын их хурлын гишүүн Лодо Самбуу 2 тэрлэн буюу 2 их 80 төгрөгөөр их хурлын гишүүдийн саналыг худалдаж авах гэж байна гэдэг зүйлийг хэлсэн. Ийм зүйл байхгүй гэдгийг би мэднэ. Энэ 20 жил улс төрт явах үедээ нэг ч удаа өөрийгөө худалдаж үзээгүй. Үзээгүй учраас арчсан намаас өгдөөд энд сууж байгаа. Би ойлгохдоо Лодо Самбуу гишүүн 2 их 80-ыг хэдэн хувьсгчид хуваагаад өөрийнхөө нэрийг лангуун дээр зарлаад тавьж байгаа юм байна гэж ойлгосон. Энийг юу гэж ойлгож байгаа ерөнхий сайд? За 118-аас 118 буюу энэ их хурлын 93%-ийг бүрдүүлээд тоог эрхэмлэж үзээд энэ тоо байхгүй бол ерөнхий сайд их боломжгүй гэд итгэл үзүүлэх хэсэг асуудлыг улсын их хурлын чуулганд оруулаад ирлээ. Энэ тоо байхгүй бол цаашаад энэ бүх ажлууд явахгүй юм уу? Тийм логик, тийм философоор асуудлаа ойлгож харж явж байгаа юм уу үгүй юм уу? Энэ дээр бас хариулт сонсмор. За хамтарсан засгийн газар гэж үндсэн хууль их хурл засгийн газрын тухай хуулинд байхгүй. Гэхдээ бүх ерөнхий сайд нар өөрсдийнхөө засгийн газар, тэргүүлсэн засгийн газартаа ямар нэг нэршил өгдөг. Шинжлэлийн засгийн газар ч гэдэг юм уу? Янз бүрийн нэр өгөөл явдаг. Энийг нь бол хуулинд байхгүй нэр томьёо ашиглалаа гэж яриад байгаа юм. Дараагийн асуудал баг. Тэгэхээр энэ хамтарсан засгийн газар чинь дахиад энэ 118-аараа бүрдүүлэхгүй бол явахгүй гэж үзэж энэ асуудлаа оруулж ирсэн юм уу? Орлогоо нотлох гэдэг. Энэ уг нь бол хэрэглээгээ тайлагна гэдэг зүйл шүү дээ. Энэ хэрэглээг ямар орлогоос бүрдүүлсэн юм бэ гэдэг асуудал. Энэ төрийн өндөр албан тушаалтангууд бүгдээрээ энэ орлогоо нотлох хэрэглээгээ тайлагнах ажлыг хийх ёстой. Энийг хэн хийх ёстой? Авилгатаа тэмцэх газар тэр хөрөнгө орлогын мэдүүлэг дээр нь дүгнэлтэйгээд олигдох юм хийх ёстой юм уу? Нэг бол эндээс За хариулт өгье. Ерөнхий сайд. Заавал энэ 118 гэдэг тоондоо биш. Хамтарсан байдлаар нэгэнтээ одоо бүрдсэн учраас энэ төслүүдээ хийхийн тулд хамтраад явах нь ер нь бол зөв юм аа л гэдэг ийм агуулгыг хэлж байгаа. За мэдээж асуудлууд байгаа. Сайд амьдны хэлж байна. Үнэн бодтой бүлэг дотор одоо хэдэн ч удаа яригдсан. Энэ дээр айл намар л бас дүгнэлт их учиртай. Тэрнээс зөвхөн засгийн газарт орсон сайдуудын тухай би яриаг. Улс төрийн акц хийгээд тэр нь аль аль талдаа буруу ойлгодод итгэлцлийг байхгүй болгосон тухай би ярьж.
Агтаа улс төрчдийн итгэл зүйлээр тулгуурлаад улс орон одоо ухрах хэмжээний эрсдэл гарч байгаа бол бид нар нээлттэй бас ярилцаад айл айл талдаа энийгээ дүгнэх нь зөвөө л гэж би ярьж байна. Тийм учраас нэг 118 гэдэг тоондоо биш би хамтарсан гэдэг агуулгаараа энэ ялангуяа энэ одоо тарифтай холбоотой энэ нэг юм төвхтөө үеийг туулчин зүтэл гэдэг агуулгаар харж байгаа шүү. Тэр орлого нотлохтой холбоотой тэр эрх зүйн орчныг боловсронгүй болох гэдэг дээр бид нар санал нэг л байгаа. Авилга тэмцэх газар дээр мэдээлэл нээлттэй байгаа. Энийг миний хувьд одоо бүтэн манлайлахад бэлэн байна. Шаардлагатай бол одоо төрийн өндөр албан тушаалтнуудын орлогыг нотлох сонсголж хийж болно шүү дээ. Их хурл нээлттэй л байна. Тэгэхээр энэ эргэлзээг бид нар хамтдаа одоо тайлах хэрэгтэй. Миний хувьд тайлнаа. Тэр нь та бүхэн санаа зовох хэрэггүй. Харин бүх зүйл дээр одоо тайлах ёстой гэдэг ийм манлайлалыг үзүүлэх ийм шаардлага юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр би нэг тайлна. Бусад одоо төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд ч гэсэн одоо энийг эргэлзээг тайлах ийм манлайлалыг үзүүлэх ёстой. Энийг хэдүүлэн хамтдаа үзүүлье гэж бас уриалж байна. За баярлалаа. За Батбаатар гишүүд тодруулж сууя. 10 сарын өмнө 104 гишүүн санал хураалтанд ороод 103 гишүүн нь ерөнхий сайдыг томилоход дэмжиж саналаа өгч ирсэн юм байна. Нэг хүнээс бусдна. Тэгэж ерөнхий сайдаар томилогдоод өнөөдөр та бүхэн манай ардчилсан намын бүлэг бол санал хураалтанд орохгүй гэд мэдээлэл гаргачлаа шүү дээ. Бүлгийн шийдвэр гаргачлаа гэж үзэж байна. Тэрийг олон нийтэд хэлж өглөө. Тэгээ эн чинь нөгөө ярддаг кабинетын зарчим нөгөө санал хураалтанд орохгүй гэдэг чинь дэмжихгүй л гэдэг санал. Тэгэхээр нөгөө энэ та бүхний хамтрал бол явахгүй байгаа нь харагдчихсан. Анх энэ засаг байгуулагдаж байгаа үед